Сайн байцгаана уу? Politics Talks with Ари байна. Өнөөдрийн Monday Learning дугаараараа би та бүхэндээ Колумбийн сургуулиас бэлтгэсэн нэг судалгааг товчулж энгийн шүүлж хүрэхээр бэлтгэлээ. За Monday Learning цувралын хувьд хэдий улс төрийн мэдээлэл олгох цувралч гэлээ. Тухайн судалгаанд маш олон хүнд хамааралтай энэ ажлын байрны сэтгэл зүйн асуудал, за цаашлаад ажлаас хашрах хам шинж болон хүмүүсийн харилцааны нюансыг хүндсэн ийм судалгаа байсан учраас 5 дахь дугаараа энэхүү судалгаагаар бэлтгэж байна. Monday Learning 5 дугаар ажлын байран дээрээ хит эерэг байх нь хамгийн сөрөг зүйл үү? Колумбийн их сургуулиас хийсэн ажлын байран дээр хитрхи илдэг найрсаг хүмүүсийн талаар нэгэн сонирхолтой судалгааг хуваалцъя. За мэдээж түрүүнд дурдсанчлан энэ бол ажлын байрны сэтгэл зүйн судалгаа. За Нью-Йоркийн их сургуулийн сэтгэл судлалын профессор бөгөөд нийгмийн харилцааны шинжлэх ухааны тэргүүлэх мэргэжилтэн доктор Теса Вест гэж эмэгтэй байдаг. За энэ Теса Вест бол яг энэ сэтгэл зүй тэр дундаа ажлын байрны сэтгэл зүйн чиглэлээр мэргэжсэн сэтгэл судлаач. За 8 сарын өмнө Колумбийн их сургуулиас зохион байгуулсан TED хуралд тэрээр өөрийн The Problem with Being Too Nice at Work гэдэг илтгэлийг танилцуулсан юм. Тус илтгэлд ажлын байран дээр хитрхийн найрсаг байдаг хүмүүст учирдаг зовлон бэрхшээлийн талаар дурдсан бөгөөд тухайн илтгэлийн үндсэн судалгаа нь Колумбийн их сургуулийн 2023 онд хийсэн ажлын байрны сэтгэл судлалын судалгаанаас иш татсан болохыг дурдсан байгаа юм. За энэ нь судлаачийн хувьд миний сонирхлыг төлхөө татсан. Ингээд тухайн судалгааг олж үзэхэд манай нийгэмд нийтлэг тохиолддог ажлын байрны асуудлуудтай агаар нэг байсан төдийгүй дэлхийд дахинд COVID-19 цар тахлаас хойш хүмүүс ажлын утга учир за бүх амьдралаа ер нь ажил зориулах талаар ойлголт нийгэмсэн байхгүй болсон гэх дүгнэлтийг агуулжээ. За ингээ орчин цагийн сэтгэл зүйн шинжлэх ухаанд ажлын байрны сэтгэл судлал гэдэг салбар хавсраг ухаан бүр гараад ирсэн юм байна. За ингээд цаашлаад судлаад үзсэн чинь орчин цагийн сэтгэл зүйн шинжлэх ухаанд нийгмийн эвгүй харилцааны судлагдсан хэмээн бие даасан бүр судлагдсан бий болсон байна. За энэ нь ажлын байрны сэтгэл судлал гэдэг энэ хавсраг судлагдсаны нэг хэсэг болж байгаа бөгөөд энийг ингээд тусгаалan эвгүй харилцааг судалж ийн гэхээр тулгымцсан асуудлын нэг мөнөөс өмнө болчихжээ. За Теса Вест мөн өөрийн илтгэлдээ бид яагаад энэ орчин үед ажил дээрээ нэг юм арьс махны завсраар амтан гүйж байгаа юм шиг мэдрэмж аваад байгаа вэ? За яагаад ингээ хүн болгоноос бид нар таагүй мэдрэмж авч сүүлийн жилүүдэд ялангуяа ажлаас хашрах хам шимж илүү өсөөд байна вэ гэж нэг ч удаа та нар ингээ өөрөөсөө асууж ирсэн үү гэж илтгэлээ эхлүүлж байгаа юм л да. За тэгээд тухай Теса Вестийн илтгэлээр өөрийгөө танихад бяцхан болов туслая гэд тэрээр энэхүү судалгааг танилцуулсан байгаа юм. За энэ Теса Вестийн илтгэл болон Колумбийн их сургууль, Нью-Йоркийн их сургуулийн судалгааны гол үр дүн нь ажлын байран дээрээ бусадтай хамгийн илдэг харьцдаг хүмүүс хамгийн их сэтгэл готрол, хамгийн их оюун санааны ядрал мэдэрдэг талаар бичсэн байна. За тэгэхээр энэ нь үндсэндээ хүний сэтгхүйтэй холбоотой гэж оршил хэсэгт дурдсан байна. За хамгийн энгийнээр ойлгох юм бол хүн хүнтэй харилцахдаа харилцагч нөгөө этгээдийнхээ нэгдүгээрт үг хэлж байгаа дикц болон биеийн хилэмжээг нь маш их анхаард юм байна. Хоёрдугаарт зан авир буюу нүдний харцыг нь маш сайн хардаг юм байна. За тэгээд энэ найрсаг байдаг төрлийн хүмүүс яагаад бусдыг плиз хийдэг вэ гэхээр хүмүүсийн яг энэ зүйлд маш их ач холбогдол өгдөг. Энэ надад ямар хариу үйлдэл үзүүлж байна. Энэ надад дуртай байна уу, дургүй байна уу гэдгийг ингээд үйл хөдлөөс нь мэдрэхийг хүсэж байдаг учраас тухайн хүн цаанаасаа тэр хүнийг аялдан дагах буюу please хийдиймаа гэсэн нэг ийм оршил хэсэгт дурдж өгсөн байна. За ингээд Теса Вест болон Нью-Йоркийн их сургууль, Колумбийн их сургуулиуд хамтраад хит хитэн хүмүүс дээр яг энэ төрлийн харилцааны бодит судалгааг хийж ажиглалт хийсэн байгаа юм. За туршилтын хувьд 2 хүнийг нэг бүрэнд оруулаад тусгай төхөөрөмжөөр цусны даралт, за арсны доорх хариу урвалыг нь хэмжсэн гэж байгаа юм. За энэ арсны доорх хариу урвал гэдгийг би орчуулж үзээд нэхэр гайхсан. Ягаад ингэж арсны доор ямар хариу урвал үзүүлэх вүлээ гэдээ үзсэн чинь за хүн ямарваа нэгэн мэдрэмжийг илэрхийлэх хүлээн авах үедээ бидний арсанд одох эд эсүүд дандаа хариу урвал үзүүлж идэм байна. Бидний хамгийн сайн мэдхээр арс бэржээлээ
сонссон чинь бүр ингээд дотор арцганчлаа гэх мэтийн үг хэллгүүд өөрөө яг энэ эдисийн хариу урвалыг л бид нар нэрлэдэг байсан юм байна. За ингээд хид хідийн хариу үйлдэл дээр бичлэг хийж авсан байна. Энэ үед найрсгаар харилцаж бүхэн энгийн харилцаж байгаа хүнээсээ хид дахин стрессийн мэдрэмж болон харьсандаар хариу урвалыг үзүүлж байсан байна. Өөрөөр хэлбэл нөгөө харилцаж байгаа хүн нь хитрхи найрсаг байх тусам хүлээж авч байгаа хүн нь улам бүр бүдүүлэг болж исэн дүр зураг ажиглагдсан байна. За Тесса Вестийн дээр хилтгэл болон энэ Колумбийн их сургуулийн судалгааг харьцуулж харвал за дараах байдлаар найрсаг харилцааны өвчин нь гэдгийг тодорхойлж болох юм байна. За энэ нь ямар шинж тэмдгээр илэрдэг вэ гэхээр байнга бусдыг сэтгэл хангалуун байлгахыг хичээдэг. За хэрв та ийм болвол ихэнх тохиолдолд үнэн хэрэгтээ өөрийн үзэл бодол шаардлагыг илэрхийлэхгүй өнгөрдөг. За энэ нь таны карьерийг хойш татаж боломжуудаа алдахад хүргэж байсан. Энэ нь өөрөөр хэлбэл нэг биш удаа гэсэн үг. За ийм төрлийн хүмүүс мөн байнга бусдыг сэтгэл санаагаар дэмжих гэж оролдож өөрийн хүсэл сонирхлоо хойш тавьдаг бол энэ нь сүүлдээ уур бухимдал сэтгэл санааны дарамт үүсгэж бие махбодын өвчлөл болдог. Одоо ажил дээр хамгийн найрсаг байдаг хүмүүс гэртээ очиод гэр бүлийг хүчирхийлүүлдэг магадлал мөн хамгийн өндөр байдаг юм байна. За байнга бусдын санааг зовоохгүй байхыг хичээдэг. За өөрийнхөө төлөө зогсож чаддаггүй болвол бусд нь таны санаа бодлыг төдийлөн авч үзэхгүй байх магадлалтай. Энэ нь цаашлаад таныг үл хөндлөхөд хүргэдэг. За дараагийн шинж тэмдэг нь ийм төрлийн хүмүүс бусдад туслах гэж маш их оролддог бөгөөд энэ нь эргээд өөрийнх нь өвөр бүтээлтэй ажиллахад саад болдог байна. Бусдад хит их анхаарал тавихдаа өөрийн ажил дээр төвлөрч чадахгүй. За цаашлаад ийм найрсаг хүмүүс хизээж албан тушаал дэвшээгүй болох нь тухайн судалгаагаар нотлогдсон байна. Надад яагаад ч минь судалгааны яг энэ шинж тэмдгийн хэсгүүдийг уншаад 1999 онд хийгдсэн American Beauty гэдэг кино санаанд орсон. Одоо хүлцэн дэвчих хитрхи найрсаг байх явдал нь өөрийг нь эргээд дотоод мөн чанарыг хэрхэн алдагдуулж байгааг өгүүлдэг. Энэ бол явж явж сэтгэл зүйн кино байсан юм байна гэдгийг би яг энэ судалгааг уншаад ойлгосон. За энэ киног сонирхол дараа нь олоод үзнэ үзье. За ингээд цаашаа судалгаанд оръё. За ингээд эдгээр шинж тэмдгүүд танд илэрдэг бол та ажлын байран дээр их найрсаг хүн байна гэж дүгнэж болно гэсэн байна. За шинж тэмдгүүд ийм байгаа бол эдгээр шинж тэмдэг нь ямар үр дагаварт хүргэдэг вэ гэдэг судалгааны төгсгөл хэсэг буюу үр дүн дүгнэлт хэсэгт дурдсан байгаа юм. За олон жилийн найрсаг харилцааг эрхэмлэж өөрийн эрхийг хойш тавьсаар л байвал цаашлаад энэ нь сэтгцийн төрлийн хариу урвал нь өөрийн санаа бодлоо илэрхийлээс айдаг болгодог. Бүр цаашлаад алстаа сэтгэл готрлын хамгийн том үндсэн шалтгаан болдог байна. Сэтгэл готрол одоо даймжрах юм бол ажлын чадвармууд нь за бүр цаашлаад амьдралын сэтгэл ханамжгүй болгоход хүргэж болцсошгүй талаар судалгааны үр дүн харуулсан байна. Та бидний одоо мэдхээр бүгд найрамдах Солонгос улсад одоо илүү энэ ажлаас хамааралтайгаар амиа хорлохдоо жил ирэх бүр нэмэгдэж байгаа нь одоо магадгүй Азийн соёлтой ч холбоотой байж магадгүй хэмээн би одоо судлаачийн хувьд энэ судалгааг унших зураа бодсон. За тэгээд цаашлаад хитрхи найрсаг байх нь өөрийн байр суурийг хамгаалахад асуудал учруулдаг бөгөөд өөрийн хэрэгцээ, сонирхлоо хойш тавихад цаашид ч хүргэсээр хастаа өөрийнхөө эрх шиг хамгаалж чадахгүй байдалд орд юм байна. Судалгаанд хамрагдсан нийт 9,000 орчим хүмүүсээ одоо энэ Колумбийн их сургууль, Нью-Йоркийн их сургуулийн сэтгэл судлаачид ерөнхийдөө ажиглаад ямар хүмүүс ер нь тэгвэл юм хитрхи найрсаг бөгөөд тусч сайхан сэтгэлтэй байгаад бусдаас юм сөрөг хандлага аваад байна гэдгийг тодорхойлох гэж оролцсон байна. За үүний дүгнэлтэнд зөрчил үүсэхээс зайлсхийдэг хүмүүс ихэнхдээ ийм найрсаг харилцаатай байдаг гэсэн байна. За хэрэв магадгүй та үүнийг сонсож байх үед одоо өөрийнхөө талаар сонсож байгаа юм шиг санагдчихвэл бусадтай найрсаг харилцсан ч нөгөө хүнээс сөрөг хариу үйлдэл ирэх үед өөрийнхөө арьсыг анзаараад нэг үзээрэй. За энэ бол ерөөсөө яг энэ шинжлэх ухааны судалгаагаар нийт сэтгэл зүйчдийн хүн дээр хийсэн туршилтаар нотлогдсон байгаа учраас энэ арьс махны завсар амтангүй хэмээн одоо манай монголчуудын нэрлэдэг шиг мэдрэмж авч ивэл за нэг бол
та дургуунтэйгээ найрсаг харилцаж чадчихсан ч шар ус босох зэрэгэд ийм мэдрэмж төрж ивэл та яг энэ найрсаг хитрхи одоо too nice гэж англи хэл дээр нэрлэдэг байгаа. Ийм хитрхи найрсаг төрлийн хүн байж магадгүй юм биш үү. За энэ дээр бас судалгаан дээр бол өөрийгөө таних хэд хэдэн тестүүдийг оруулсан байна. За энэ тестийг алгасаад ерөнхийдөө чадвал би линк болгоод оруулъя. За тэгээд энэ төрлийн хүмүүс хитрхи найрсаг байдал нь бусадтай бас нээлттэй харилцаад ихээхэн төвөгч болд юм байна. Яагад гэвэл одоо хит найрсаг хүнийг бусад хүмүүс харахтаа бянч, бялтууч, энэ одоо тал засч гин. Эсвэл энэ надаас дутуу болохоор намайг одоо дахин шүтж гин хэмээн сэрддэг юм байна. За мөн судалгаанд нөлөөлөгч бүлгийн группээс одоо хамгийн ихээр та одоо найрсаг хүнд ингээд дуртай юу гэхэд дийлэнх нь дургу гэж хариулсан байх юм. Хамгийн сонин нь. За ингээд англи хэлэнд энэ төрлийн хүмүүсийг too nice person гэж нэрлэдэг юм байна. За монголчлохын бол хитрхи сайхан сэтгэлтэй, өрөвч зөөлөн, үр зөөлөн гэж хэлж болох юм л да. За ийм төрлийн хүмүүс бол бусдад төрөнд урдсанчлан хитэг санаа тавьдаг. За өөрийн хэрэгцээ болон хүсэл сонирхлоо бодохоос илүүтэй бусдад туслах, амархан зөвшөөрөх, өөрийгөө эрсдэлд оруулдаг хүмүүсийг түлхүү илэрхийлж байна. За найрсаг хүмүүс өөр нэгэн сүр дагаврыг мөн хүртэж идэг. Энэ нь өөрийн байр суурийг хамгаалах боломж гарсан ч хүлцэн чимээгүй өнгөрөөдөг явдал байт юм байна. Оюун санааны хувьд бусдаас өөртөө нь яаж харьцаасаа гэж хүсэж байгаагаараа тэдэнтэй харилцдаг тул ихэнхдээ хүлээлт бодит байдал хоёрын зөрдөг. За үүнээс үүдэлтэйгээр урам хугардаг. За цаашлаад оюун санааны болон сэтгэл зүйн дарамт алстаа бие махбодын өвчин үүсгэж байгаа нь энэхүү судалгаагаар тогтоогдсон байна. За ямар мэдрэмжтэй өвчин үүсгэж байна гэсэн чинь энэ төрлийн хүмүүс ихэвчлэн яг юм гидс бацлах мэдрэмжийг хамгийн ихээр авдаг. За бүдүүн гидсэн зангирдаг, ходоод нь өвдөөдөж байгаа юм шиг, хорсоодж байгаа юм шиг, өлсөөдөж байгаа юм шиг тийм бие махбодын өвчлөл астаа үүсгэж юм байна. За үүнийг бол уншаад маш анхааруулжтай санагдсан. Манай Монгол улсын хувьд бол ажлын байран дээр ачаалал, стресс, за хүн хоорондын харилцааны стресс бол сүүлийн жилүүдэд өсөж байгаа. Харамсалтай нь яг энэ Колумбийн их сургууль бол Нью-Йоркийн их сургуулиудаас хийсэн судалгаа шиг бодиттой судалгаа, за ийм туршилт, харилцан яриа бүхий фокус бүлгийн ярилцлагын аргаар ч юм уу цуглуулсан юм дата бол харьцангуй байдаггүй. За тодорхой ажилчдынхаа сэтгэл зүйд анхаардаг компаниуд анкет тестийн аргаар судалгаа авдаг боловч хүн бол цаасан судалгаан дээр төдийлөн үнэн зөв хариултыг өгдөггүй тул одоо Америкийн болон бусад гадаадын ихтэй сургуулиудын судлаачид заавал амьд туршилт фокус бүлгийн ярилцлага ажиглалтын аргуудыг ашигладаг юм байна. За тэгээд төгсгөлт нь та магадгүй одоо дээр дурдсан төрлийн найрсаг менталитеттэй хүн болвол өөртөө ажиллах хэрэгтэй гэсэн дүгнэлтийг хийсэн байна. Ягд гэвэл ийм төрлийн зан төлөвтэй, за бусдад туслах гэдэг талтай бол та өөрийгөө алдсан байх магадлал маш өндөр. Өөрөөр хэлбэл өөрийнхөө хүсэж байгаа зүйлийг хийж чадахгүй байгаа бол маш олон эрсдлийг ирээдүйд өөртөө бий болгож идэг байна. Тиймээс бусдад тааламжтай байхыг хичээхийн оронд үр дүнгүй харилцаа үүсгэхээс зайлсхийх хэрэгтэй хэмээн тухайн судалгааны төгсгөл зөвлөсөн байна. Мөн зарим тохиолдолд зөрчил үүсгэхээс зайлсхийхгүйгээр зөрчилтэй нүүр тулж дургүй байгаа зүйлдээ үгүй гэж хэлэх чадвартай байх нь сөрөгөр дагавраас сэргийлж чадна гэжээ. За ингээд Monday Learning-ийн 5 дахь дугаараар Ари та бүхэндээ Колумбийн их сургууль болон Нью-Йоркийн их сургуулийн сэтгэл судлалын тэнхимээс хийсэн ажлын байран дээр хит эерэг байдаг хүмүүс нь хамгийн сөрөг зүйлийг хүлээж авдаг гэсэн судалгааг энэхүү товчлон энгийншүүлж хүргэлээ. За ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.